Сайн байцгаана уу Soul Sister тавтай морил. Өнөөдөр богино хугацаанд сүнсний зорилгоо хэрхэн олох вэ тухай ярилцъя. Өнөөдөр танаас нэг асуултаар эхлэе гэж бодож байна. Яг одоо амьдралдаа юунаас хамгийн их айж байна вэ? Алдаа гаргахаас уу эсвэл бусдын юу гэж бодохоос уу? Эсвэл өөрийгөө хизээж олохгүй байх вэ гэхээс үү? Хэрв тийм бол энэ бичлэгийг одоо дуустал нь үзээрэй. Энэ бичлэг бол тань дээр санамсаргүй гарч ирсэн гэж бодохгүй байна. За сэтгэл зүй, энерги, сүнсний ухаан болон одоо метафизикийн судалгаанууд нэг л зүйл дээр санал нийлдэг. Энэ нь юу вэ гэхээр хүн хамгийн их айж буй тэр зүйл нь түүний хамгийн том боломжийн өвөг таалга байдаг. Мөн хүн хамгийн их айж байгаа зүйлээ татчихийдэг гэсэн тийм ойлголт байдаг. За давж чадахгүй гэсэн даваагаа 3 давдгаа гэж монголчуудын хэлсэн үг байдаг. Тэгэхээр энэ юу хэлж ийнэ гэхээр ертөнц гэдэг зүйлийг бид нэгэн том зүйл байгаад бурхан ч юм уу те биднээс одоо тусдаа нэгэн зүйл байгаад бидний эсрэг ажиллаад байгаа юм шиг буруу итгэл үнэмшилтэй байдаг. Энэ бол хамгийн түгээмэл одоо сөрөг буруу итгэл үнэмшил. Энэ итгэл үнэмшлийг юу гаргаж ирдэг вэ гэхээр тархи гаргаж ирдэг. Тархины ерөөсөө хамгийн гол зорилго нь болохоор бидний бие махбодыг амьд байлгах. Тархи шин зүйлийг юу гэж хүлээж авдаг вэ гэхээр шин зүйл тэнцүү айдас, шин зүйл бол айдас, аюул гэж хүлээж авдаг. ертөнц гэдэг бол үнэндээ та өөрөө ертөнцийн бүх зүйл хоорондоо холбоотой. Та ертөнцээр байгаа эд эс бүхэнтэй холбоотой. Нэгэн од байлаа гэхэд нэгэн цагт та хоёр нэгэн цул зүйл байгаад та өөрөө одоо тэр одыг бүтээсэн химийн элементүүд болоод тэр материалыг бүтээж байгаа бүх зүйл таны эд эсэд генд шингэсэн байгаа. Бидний нүдэнд харагдаж чихэн сонсогдохгүй тийм нэгэн энергийн холбоос утас шиг зүйл байгаад ухамсар гэдэг зүйл бүгдийг холбогч ухамсар гэдэг энерги байна гэж метафизикт болон квантын физикт үзэж байгаа. За энэ бүхнийг шашин бол аль дээр мэдчихсэн байсан. Хамгийн гол нь одоо шинжлэх ухааны л ажил үлдсэн байгаа. Шинжлэх ухаан л одоо энийг батлаад нотолчих юм бол бүх хүн итгэж үнэмших гээд байгаа. Гэвч одоогийн нөхцөл байдалд болохоор энэ 3D амьдралд үзэгдэж одоо гарт баригдахгүй зөндөө олон хүч байгаа гэдгийг бидний зүрх сэтгэл мэдэрдэг хэдий ч шинжлэх ухаанаар батлаж амжаагүй зүйлс маш олон байгаа. Гэхдээ бид нар одоо их азтай метафизик, квантын физик хөгжснөөрөө одоо энэ сүнслэг байдал болоод шинжлэх ухаан хоёр зааг ялгаа нь өдрөөс өдөрт бүдгэрсээр байна. Тэгэхээр бидний зүрх сэтгэлдээ мэдрээд байдаг тэр нэгэн зүйлийг хизээ нэгэн цаг шинжлэх ухаан баталж нотлох болно. Тэгээ бид нар яг тэр хувьсэл хөгжил рүү яваад байгаа гэсэн үг. Сүүлийн үед бодисын ухаан квантын физик хоёр бол яг л огтлцоод яг л нэг зүйлийг хилээдсэн байна гэдэг нь таарад нотлогцоор байгаа. Харин энэ шашнуудаас үүдэж гарсан нэгэн сөрөг итгэл үнэмшил буруу ойлголт нь юу юм бэ гэхээр бурхан гэж байдаг. Хэрвээ бид нарыг буруу зүйл хийвэл зовлон зүдгүүр хэмээх зүйлээр шийтгдэг гэсэн энэ итгэл үнэмшил байгаа. Энэ итгэл үнэмшлээс их олон айдас ургаж гарч ирж байгаа. За тэгэхээр ертөнц гэдэг нь бид нар өөрсдөө юм бол бид нар хизээж өөрсдийнхөө одоо эсрэг ажиллахгүй гэдэг нь тодорхой. Тийм учраас танд тохиолдож байгаа тэр айдсыг яагаад байн өөртөө татаад байна вэ гэхээр тэндээс таны сүнсний зорилго энд яах гэж ирсэн утга учир гарч ирэх гээд байгаа учраас та тэр айдсыг даваад туулчих юм бол яг жинхэнэ өөрийгөө санах гээд олох гээд байгаа учраас гарч ирдэг бахнэ. Тэгэхээр бидний амьдралд тохиолдож байгаа зовлон бэрхшээл, айгаад байгаа тэдгээр зүйлс бол ертөнц гэдэг та өөрөө үүнийг таны даалт ухамсар харуулж тохиолдуулж байгаа гэдгийг ойлгоод үүнийг хүлээн зөвшөөрөөд нүүр тулах хэрэгтэй. За сүнсний зорилго гэдэг зүйлийн тухай ярихын тулд эхлээд заавал soul blueprint буюу сүнсний одоо blueprint өөр үгээр бол амьдралын загвар, сүнсний загвар гэж хэлж болно. Мөн үүнийг одоо soul contract бид нэг тийм сүнсний гэрээ хийгээд за яг энэ хүмүүстэй уулзаад ийм зорилготой энэ амьдрал буюу 3D дэлхий дээр ирж гинэ, бие махбодыг олж төрж гинэ гэж шийдэж ирдэг. Тэрхүү санааг одоо soul blueprint мөн өөрөөр одоо soul contract гэж нэрлэдэг, сүнсний гэрээ гэж нэрлэдэг. За soul одоо үүнээр soul blueprint болон purpose хоёрын ялгаа яриг гэвэл soul blueprint гэж таны сүнсний загварчилгаа бүтц гэдэг нь юу юм бэ гэхээр таны төрөлхийн чанар давтамжтай тулгардаг одоо сорилтууд, зовлон бэрхшээлүүд мөн хүмүүс орчин үйл явдал татагдах шалтгаанууд. Жишээлбэл яг нэг ижил төстэй хүмүүст дурлаад л яваад байж. Зарим нэг хүмүүс бол ийм чанга хөгжмөнтэй орчинд байх дуртай бол зарим хүмүүс нь тайван тухтай орчинд байх дуртай. Тэгэхээр энэ татагдах шалтгаан болж байна. За мөн биеийн мэдрэмж зүүн совинд суусан чиглүүлэгч систем гэж байдаг. Эдгээр нь бол одоо soul blueprint юм аа.
Тэгэхээр таны амьдралын загварыг тодорхойлж байдаг зүйлс бол таны сүнсний blueprint буюу таны сүнсний бүтэц гэсэн үг. Харин сүнсний зорилго нь юу юм бэ гэхээр таны ирсэн зорилго юу вэ гэхээр та эдгээр өөрийнхөө blueprint-ийг буюу энэ загвараа ашиглаад бид бүгд нэг ухамсар тэр ухамсартаа ямар гэрэл, ямар нөлөө, ямар сэргэлтийг авчрах вэ гэдэг зүйлээ гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо энэ blueprint буюу энэ загвараа эхлээ сайн тодорхойлох хэрэгтэй байгаад өөрийнхөө юунд дуртай, юунд дургу, давтамжтай тулгарч байгаа зовлон бэрхшээл. Сүнсний гэрээгээ хийхдээ таны сонгож төрсэн гэр бүл, газар орон, багаас дуртай байсан тоглоом, найз нөхөд эдгээрийг ажиглах хэрэгтэй. Энэ нь таны сүнсний гэрээ, тэр гэрээ таны soul blueprint буюу сүнсний загварчилгаа, амьдралын загвар хэм маягт нөлөөлж байгаа. Гэхээр дандаа л өөртөөгөө ажиллах, буцаагаад эргүүлээд амьдралын загвар soul blueprint-ийг ойлгохын тулд одоо өөрийгөө л ажиглаж анхаарах шаардлагатай болж байгаа. Тэгснээрээ яг энэ soul purpose буюу сүнсний зорилгоо тэгвэл энэ хамгийн эхлээд ярьсан айдас болоод сүнсний зорилго хоёр нь хэрхэн холбогдож байгаа вэ гэхээр айдас гэдэг бол бие махбодын GPS. Юунаас айж явж, юунаас сэрэмжилж явбал таны бие аюулд орохгүй, өвөхгүй байх вэ гэдгийг чиглүүлэгч гэсэн үг. Харин зүүн совин гэдэг бол таны сүнсний зорилго, таны амьдралын утга учирын GPS чиглүүлэгч гэсэн. Гэвч бид нар одоо хит гадагшаа харах, хит материаллык зүйл бие мах бод дээр төвлөрөөд ирэх үед энэ зүйлийн баланс алдагдаж бид нар айдсаар удирдуулж амьдрах хандлагатай болдог. Тэгэхээр л нөгөө зүүн совин гэдэг зүйлийг сонсох боломжгүй болоод байгаа. Бие мах бодийн GPS, сүнсний GPS хоёр тохирохгүй байя гэсэн үг. Зүүн совин сэтгэл зүрх нэгийг хилээд байдаг, тарих арай өөр зүйлийг хилээд байдаг шүү дээ, айгаад байдаг. Тэгэхээр одоо энэ айдсыг сарниулж даван туулдаг аргыг хэлье. Айдас гэд амар том нэр өгчөөд бид нар тэндээсээ айгаад байгаа. Үнэндээ бол энэ нь одоо ямар зорилготой анхнаас үүсэж тархинд програм болон сууж ийна гэхээр сэрэмжлэх, аюул ойртох, амь насанд замнал хийсэн ямар нэгэн аюултай зүйл ойртох үед бид нар түүнээс сэрэмжилж тулалдах эсвэл зүхтаах тесрэлттэй үйл хөдлөл хийж тэр айдсыг сарниулдаг байсан. За жишээлбэл одоо хүний эдлийн үед араатай амьтантай харахад маш хурдан зүхтаах ийм автомат тохируулах програм байдаг. Аюул айдас занал хийлэл ирсэн үед бид нар маш хурдан үе гэж бодож амжаагүй байхад л тэр үйлдэлийг хийдэг. Тэгэхээр эндээс бол одоо тархины програм ингэж автоматар ажиллаж байдгийг анзаарч болно. Харин одоо орчин үед бол тиймэрхүү төрлийн амь насанд шууд занал хийлсэн аюул дотгорыг бид нар техник, технологийн хүчээр үгүй олгож чадж байгаа ч гэсэн эсвэргээрээ одоо энэ гар утсанд ирж байгаа notification, машины сигнал, дуу чимээ, гэрэлний энэ стресс, мөн нийгмийн олон асуудал бөөнөрөө зогцож бие биеийнхээ ая талыг харж амьдрах шаардлагатай болсноороо биднэрт түүнээс илүү жижиг ч гэсэн мөнхийн олон давтамжтай стрессүүд ирдэг болсон. Тэгэхээр таны гар утсны зүгээр нэг notification-ыг хүртэл тарих, сэрэмжлүүлэг гэж хүлээж авдаг цаагаараа. Гэвч бид нар сэрэмжлүүлгийг хүлээж аваад доогуур давтамж толгойнтой айдас гэж нэрлээд байгаа тэр сэтгэл хөдлөл таагүй мэдрэмж үүсэж штэ биеийн дотор. Гэхдээ дээр үед бол одоо хуралдаад байгаа тэр үүсэд байгаа доогуур давтамж толгойныг тесрэлттэй хөдөлгөөн хийгээд бид нар гаргацдаг байсан бол орчин үед бид нар стресст ороод сэрэмжлүүлэг төвшөөртэй мэдрэмж мэдрээд байгаа хэрнээ бие хөдөлгөж чадахгүй байгаа л суугаал байгаа. Тэгэхээр энэ нь цаагаараа одоо энэ олон айдас сэрэмжлүүлэг нийлээд хүнд стресс, депрешн тэр дарамт үүсээд байгаа. Дарамт стресс гэдэг чинь ерөөсөө л таны бие мах бодинд хуралдчихсан байгаа энергийн бөөгнөрл гэдээ ойлгож байгаа хэрэгтэй. Энерги бол хувьсаж өөрчлөгднө гэхээс хизээч устдахгүй. Тэгэхээр тэр бөөгнөрлөдөд байгаа энергийг сэргэжүүлж сарниулахын тулд бид нар йог, тасгал хөдөлгөөн, чимээгүй сууж тэр гар утсны олон notification өнгийн гэрлээс тасрах, нүдэн анаад бясалгал хийх эдгээрийг заавал хийх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр та өөрт тохирсон тэр тесрэлттэй эсвэл тайван дүлгөөн ямар ч төрлийн хөдөлгөөнийг өөрийнхөө хэмжээнд 5-10 минут чамаагүй заавал хийж хэвшээрээ. Хүүхэдтэйгээ та зүгээр 5 минут дуртай хөгжим аяа тавиад бүжиглэхтэй л тэр хуралдаад байгаа стресс, ядаргаа тэр энергийн бөөгнөрл таны биенээс сарниж алга болж байгааг та ойлгож мэдэрнэ. Ялангуяа би өөрийнхөө биен дээр мэдэрсэн зүйлс нь болохоор миний стресс, айдас ихсээд ирэхээрээ миний физик биен дээр яаж мэдрэгддэг вэ гэхээр яг мөр хөшөөд эхэлдэг. Мөр аарцаг бол хүний ядаргаа стрессийг хамгийн их
хуримтлуулдаг хэсгүүд ээ гэж. Тэгэхээр мөрчин чилж гин үү, нурууч өвдөж гин үү, энэ бүгдийг ажиглаад йог бол одоо хамгийн сайхан хөдөлгөөн байдаг. Зөөлөн йогийг баг багаар хийж хөвшүүлээрээ заавал ямар нэгэн цаг гаргаж сургалтанд суугаас илүү гэртээ йогийн позуудыг аваад үзээрэй. Эднэр бол йогийн позууд гэдэг нь бол бидний бүр багасаа л хүүхэд байгаасаа хийдэг авдаг гэсэн хөдөлгөөнүүд, харин том болоод бид нэр тэр хөдөлгөөнийг авахаа болчихсон тийм л хөдөлгөөнүүд байгааг дийта ажигланаа. Зүрхээ сонсох хэрэгтэй. Зүрхээ сонсё, зүрхээ дагая гэдэг үгийг бол олон удаа сонсч байсан. Гэвч тэр зүрхний хаалт болж идэг, бид нарыг үргэлж комфорт зонд нь байлгаж идэг зүйл бол тарих байх нэ. Тэгэхээр энд одоо юу яваад байгаа вэ гэхээр тарих зүрх хоёрын дайн байлдаан шиг л зүйл явагдаад байгаа. Энэ дайн байлдааны үндсэн дээр бид нар дотоод зөрчилтэй аз жаргалгүй амьдраад байгаа. Зүрхээ даахын шалтгаан нь юу юм бэ гэхээр тэр утга учир зориг гэдэг зүйлийг олох гээд байгаа. Яагаад бүгдээрээ энийг хайгаад улаарад яваад өөрийгөө олъё гэд яваад идэв гэхээр яг тэр утга учир гэд зориг гээд байгаа зүйлээс л хүний аз жаргал ирдэг. Тэгээд энэ зориг утга учир гэдэг зүйл бол одоо бүгдээрээ мэддэг болсон энэ бол гадаа биш одоо нөгөө дотор байдгаа гэд хэлээд байгаа. Тэгэхээр тарих зүрх хоёрыг аль алийг нь зөрчилдүүл, аль нэгийг нь нэгнээс нь дээгүүр тавихгүйгээр одоо энэ яриаг сонсох судалгаа шинжилгээ өөртөөгөө ажилласнаар аль алийг нь ойлгож сурах гээд байгаа. Үүнээс манай доктор Joe Dispenza гээд мундаг тарих мэдрэлийн системийн доктор олон алдартай ном гаргасан. Одоо Монголд их алдартай болж байгаа. Өөрөө осолд ороод нухсаа гэмтээгээд суумгаа болоод бяцлаглалын хүчээр хөл дээрээ босож чадсан хүн байдаг. Олон хүнд одоо ихтгэл үнэмшил амьдралыг харах өнцгийг нь өөрчлөд явж байгаа маш мундаг юм доктор мөн сүнслэг зүйлийн талаар ярьдаг хүн байдаг. Энэ хүний хамгийн яриад байдаг гол санаа гарч ирдэг brain heart coherent гэж байнга ярьдаг байхгүй. Тарих зүрх хоёрын уялдаа холбоо одоо нийцэж цогцох тэр ажиллагааны тухай байнга ярьдаг. Тэгэхээр тарих зүрх хоёр хоорондоо хэрэлдэхгүй байж ижил бид нэр энэ өөрийн бие махбодоо аюулд оруулахгүй шиг мөн сүнснийхэн зорилгын дагуу явж чаддгаа гэсэн үг. За тарих таны бие махбодтой холбогддог бол зүрх ерөөсөө л таны сүнстэй холбогдож идэг. Сүнсний зорилгыг чи мэдчихийдэг зүүн совин гэдэг зүйл хамгийн эхлээд зүрхэн дээр бууж ирдэг байх нэ. Тэгэхээр энэ хоёрынхон одоо уялдаа холбоог барьж сурахын тулд бид нэр зайлшгүй дөрвөн шат дөрвөн бүсийг туулах шаардлагатай болдог. Тэгэхээр одоо та нартай нэгэн зургийг харуулъя бичлэгээ үзээрэй. Comfort zone to growth zone гэдэг зураг. Энэ зургийг бол олон удаа харж ирсэн баха. За энэ зураг дээр бол одоо юм нэг дөрвөн тойрог байгаа. Энэ зураг бол хүний хөгжлийн дөрвөн шатлалыг харуулж байгаа. Эхнийх бол comfort zone буюу тухтай бус. Тэ энэ хэсэгт байхдаа хүн аюулгүй мэдрэмжийг мэдэрч идэг ийм орон зай гэсэн үг. За энэ зургийг бид нар олон удаа харсан хэрнээ дандаа өнгөц харж өнгөрч исэн байгаа. Тэгэхээр бидний одоо гайхаад хайгаад байгаа амьдралын утга учир сүнсний зорилго гэдэг зүйл энэ дөрвөн бүсийн хаана оршдог вэ гэхээр growth zone буюу хамгийн төгсгөлийн энэ өсөлтийн бүсэд оршиж идэг. Тэгэхээр бид нэр comfort zone байгаа буюу эхний бүсэд байгаа тохиолдолд бол за тэр сүнсний зорилго амьдралын утга учирын тухай одоо бодоод ч хэрэггүй. Бид нэр комфорт зоноос гарах үедээ юуг мэдэрдэг вэ гэхээр 2 дугаар бүсэд хөгжлийн 2 дугаарын шатлалд орох үедээ болохоор бид нэр айц давмгаалж эхэлдэг. Тарих энийг болиулах гэж оролддог. Тэгэхээр бусдын бодлоос хамаарна, шалтгаан хайна өөртөө итгэлгүй болно. За тэгээд эдгээр тархины гаргаж өгöd байгаа шалтгаан айцаа давж дуулаад бусдын бодол хамаагүй гэж бодоод энэ бүсийг даваад дуулчих юм бол дараагийн бүс нь юу гэдэг вэ гэхээр суралцах бүс эхэлдэг. За энэ бүсэд болохоор хүн шин чадваруудыг эзэмшиж эхэлдэг. Comfort zone буюу тав тухтай бүсэд тэлээд эхэлдэг. Эхлээд бид нар альвааг сурахад маш хэцүү байдаг штэ тий. За тэгээд тэр зүйлээ нэг сураад гартаа оруулаад ирэхээр тэр таны comfort zone болж эхэлдэг. Тэгэхээр таны comfort zone энэ learning zone хүртлээр сурах бүс хүртлээр тэлдэгэ гэсэн үг. За энэ бүсийг суралцах бүсийн цаана юу оршдог вэ гэхээр өсөлтийн бүс, өсөлтийн хэсэг оршно гэсэн үг. Энэ үед л хүн яг өөрийн зорилгоо олж мөрөөдлөө биелүүлж дахиад шин зорилтыг тавьж эхэлдэг. За яг энэ дөрвөн шатлал ерөөсөө л үргэлжлээд идэг гэсэн. Тэгэхээр бид нэр ихэвчлэн аль хэсгээс буцаад явчихдаг вэ гэхээр яг энэ айдсын бүсээсээ эхлээл буцаал comfort zone гэдэг нөгөө жижигхэн бүс нөгөө жижиг хайрцагтаа ороод эхэлдэг. Тэгэхээр энэ хүү дөрвөн шатлал энэ дөрвөн бүс амьдралын энэ дөрвөн давалгааг ойлгосноороо бид нар
айдас гэдэг бол зөвхөн энэ дөрвөн шатлалын нэгэн хэсэг юм аа. Энийг даваад тулжвал нөгөө growth zone буюу тэр өсөлтийн бүсэд жинхэнэ аз жаргал, жинхэнэ таны бэлэг орж байгаа гэдгийг ухаардаг юм аа. За тэгээ бичлэгийнхаа төгсгөлд болохоор хідэн сүнсний зорилгоо олох зөвлөгөөг оруулъя. Тэгэхээр нэгдүгээр та айдсаа ажиглав. Юу хийх үед хамгийн их сандарч айж байна вэ? Юу таныг үргэлж ухраадаг вэ гэдгийг ажиглах хэрэгтэй. Яг энэ айдас дунд л таны сүнсний даалгавар, зорилго байж мэднэ. За мөн хоёрдугаарт дахин давтагддаг үйл явдлуудыг анзаарах хэрэгтэй. Та яагаад дахин ижил харилцаанд ороод байна вэ? Яагаад нэг нөхцөл байдалд буцаж очоод байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол таны soul print буюу таны хичээл. Энэ бол таны амьдралын загвар байдаг аа. Тэгэхээр энэ загварыг ойлгож ухаарч иж энэ загварыг дахиж өөрчлөх боломжтой болдог. Гурав дахьт нь болохоор сонирхол ба цаг хугацааны мэдрэмж гэж байгаа. Ямар зүйл хийхэд та цаг хугацааг мартдаг вэ? Тэ? Ямар сэдв ярьж байхад хүмүүс таныг анхаарч сонсдог вэ? Энийг ажиглах хэрэгтэй. Энэ бол таны soul blueprint-д оршдог байгалийн авьяас энергийн цогцол нийцэл юм аа. Таны төрөлхийн чадвар гэсэн үг. Тарих бол тантай бодлоор ярьдаг бол зүрх тантай бодлоор ярихгүй байх магадлал өндөр байдаг. Зүүн сайн хүн бол чангаш маш намуухан байдаг аа. Тийм болохоор өдөртөө ийм чимээгүй байдлыг өөртөө хөвшүүлэх хэрэгтэй. Чимээгүй байдал гэдэг нь болохоор бясалгал. За заавал суухгүй маа гэхэд чимээгүйхэн болоод бодол мэдрэмжүүдээ ажиглаж сурнаа гэсэн үг юм. Тэгэхээр өдөр болгон л байдлын бясалгалын түвшинд 5 минутын хугацаанд очиод байхад бол одоо сүнснийхэн blueprint буюу загварчлалыг ойлгоход маш амархан болох юм аа. За тэгээ хамгийн төгсгөлт нь бол хэрвээ та өнөөдөр өөрийнхөө сүнсний зорилго, өөрийн амьдралын утга учир бүрэн мэддэг байсан бол өнөөдөр юу хийх байсан бэ? Энэ бол одоо хамгийн чухал асуулт. Энэ бол таны сүнсний зорилгын түлхүүр. Өнөөдөр би амьдралын утга учир зорилгоо мэддэг хүн байсан бол юу хийх байсан бэ гэдгийг өглөө бүр өөрөөсөө асууж хэвшээрэй. За тэгээ өнөөдрийн бичлэгээ дүгнээд хэлвэл айдас бол нэгдүгээр таалт биш, үг таалга гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийн яг хүсэн мөрөөддөг амьдралдаа хүрэх үг хаалгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь давтамжтай сорилт, давтамжтай зовлон бэрхшээл бол шийдэгдээгүй таны сүнсний гэрээ. Та өөрөө тэр зовлон бэрхшээлийг сонгосон. Таны тарих үүнийг ойлгохгүй байгаа учраас дахин тохиолдоод байгаа. Энэ бол таны сүнсэнд гэрэл авчрах хичээл учраас энийг заавал ажиглаж мэдээрэй. Энд дээр жишээтэй хэлвэл би нэг тийм дандаа эго өндөртэй залуучуудыг өөртөө татаад байдаг. Тэгэхээр үүнээс улбаалаад юу болж мэдсэн бэ гэхээр би өөрийнхөө эготой ажиллах хэрэгтэй юм байна. Маш өндөр эготой түүндээ хөтлөгдөж амьдарч байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр иймэрхүү жишээ байдаг шүү. За дараагийнх нь болохоор soul blueprint гэдэг бол таны амьдралын загвар бүтэц. Энэ загвар бүтэц дотор таны сурах ёстой хичээл, мөн таны авьяас чадвар юунд сайн бэ гэдэг чинь оршиж байдаг. Soul blueprint бүтэц өөрийн амьдралын бүтэц зохион байгуулалтыг илүү сайн ойлгоё. Soul blueprint-ийг илүү сайн ойлгоё гэвэл би Soul Sisters 11/11 Instagram хуудсандаа нэгэн тестийг боловсруулан оруулсан байгаа постоор тэндээс өөрийгөө дүгнэж мэдэрээ. Дээр оруулсан нөгөө 4 шатлалын зураг байгаа. Аль зоон, аль бүст нь явж байгааг мөн тэрхүү постноос мэдэх боломжтой. Instagram-тайгаа хамт байгаарай. Байнгын одоо сторигоороо олон бас мартсан зүйлсийг сануулж хэрэгтэй мэдээллүүдийг оруулж идэг. За тэгээд энэ soul blueprint буюу амьдралын бүтэц болоод таны зорилгыг холбодог гүүр бол айдас дотор оршдог ухаарл байдаг. Тэр айдсыг даван туулснаар ухаарл буюу wisdom, үнэн мэдлэг. За тэр бол таны сүнсэнд гэрэл авчирч идэг. Тэр гэрэл бол гэгээрлээдэг. Тань дахин давтагдашгүй мэдрэмжийг төрүүлж яадаг. Тэгэхээр бид нэр заавал айдсаа даван туулж комфорт зоноосоо гарах шаардлагатай юм шүү. Subscribe тавьчаад хараарай. Дараа уулзъя, баяртай.